Саналтай төлөөлөгч авъя. Хилцэж байгаа асуудалтай холбогдуулан саналтай төлөөлөгч авъя. Мягмар төлөөлөгч. За би түрүүн хос хоёр төлөөлөгч цацхоос нь хэлчлээ. Иргэдэд төрийн үйлчлэгээг анхан шатнд иргэд айл өрх хүүхэд багчууд өндөр настан гээд бүгдтэй нь хамгийн ойр байдаг энэ хэсгийн ахлагч нарын энэ урамшуулал нэмэгдүүлж байгаа асуудлыг бол дэмжиж байна. Тэгэхдээ цаашдаа анхаарах зайлшгүй асуудлууд байна. За би энэ тогтоолын төслийн хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинжилэн тогтоох тухай тогтоолын төслийн хууль эрх зүйн үндслийг нь наривчлан харсан. Тэгээд наривчилж харж байгаа энэ засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 48-1 засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоол энэ бол ерөөсөө нөгөө эрх зүйн үндэслэл болж тахааргүй төрийн зарим албан агчдын цалингийн хэмжээг тогтоох тухай засгийн газрын тогтоол бил. Тэгэхээр бид нар эндээс ажиллаа эхлэмээр байна. Тэгэхээр баяр даргад хандаж хэлэхэд тэмдэглэлээр үүрэг өгмөр байна. Өнөөдөр хэсгийн ахлагч нартай төлөөлөгчдийг тухайн тойрог хорооны тухайн одоо гудамж талбайн тулгамдсан асуудлуудыг уламжилж ажилддаг хүмүүс бол хамгийн түрүүнд хэсгийн ахлагч нар байдаг. За энэ ийм асуудал гарлаа төлөөлөгчөөгөө зураг хүргийн дараа явуулдаг. Тэгээд тэдэнтэй уулзахаар энэ асуудал их олон жил ярьж байгаа. Бид нар ч гэсэн чуулган дээр их олон хэлдэг. Хизээ шийдвэрлэгдэг. Тэгээд яа тэгэл энэ нөгөө эрх зүйн үндэслэл нь байхгүй. Энэ хэсгийн ахлагч нарыг төрийн албан агчдын тоог нэмэхгүй байх ёстой учраас бид одоо ингээл ээлжийн амралт өгдөг. Тасралтгүй ажиллаулдаг. Төрийн албан агчийн үүргийг гүйцэтгэж байгаа ирнэ нийгмийн ямар нэгэн баталгаагаар хангаж чаддгүй. Тэгээ энийг ингээл бид одоо яриад л байх уу. Тийм учраас манай ялангуяа тамгын дарга залуу за хуулийн хэлтсийн дарга байна. Дандаа эрх зүйчнэр байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн ядаж л ээлжийн амралт олох эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Дээрээс нь нийгмийн баталгаагаар хангахгүй бол яаж дамжаал өнгөрчихөж байгаа юм. Жоох юм сурж байгаа л гараа авчдаг. Жохон суур мэдлэг авч байгаа л. Тэгэхээр энд одоо ёстой 4 жилийн интервалтай байхаас ч аргагүй. Тэгэхээр хэсгийн ахлагч нарын ээлжийн амралт авах, нийгмийн баталгаагаар хангах, хөдөлмөрлөх эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулад хуулиа өөрчлөх юм уу, нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлаар журам оруулах юм уу, засгийн газраар оруулах юм уу, энэ хүмүүсийнхаа энэ 204 хорооны 1900 хүмүүсийнхаа асуудлыг шийдъя. Төлөөлөгч нар энэ санал хэлээд байгаа төлөөлөгч нар бүгд ажлын хэсэгт оролцоход сонирхолтой байгаа. Тэгэхээр тэмдэглэлээр ийм үүрэг өгөх ийм саналыг гаргаж байна.